За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За миний хэлж байгаа санал бол энэ дээрлэлт гэдэг нэр том яг хуулиндаа тусгаж өгвөл яасан юм бэ? Хуулийн томьёолол болгож оруулуул яасан бэ гэсэн ийм саналтай байгаа. Дэлхийн улс орнуудад бол яг энэ дээрлэлтийн эсрэг, дээрлэлтээс хамгаалах хуультай байдаг юм байна. Америкийн нэгдсэн улсын мужууд, Япон, Солонгос, Филиппин зэрэг улс орнууд бол энэ сургуулийн орчинд ер нь сурагчдын дундах үе тэнгийн дээрлэлтээс хамгаалах дээрлэлтийн эсрэг хуультай байна. За бид бүхэн мэдж байгаа саяхан болж өнгөрсөн үйл явдал дээр бол энэ хүүхдүүдийн дундах дээрлэлтийн асуудал бол маш их хэмжээгээр нийгэмд яригдсан. Тэндээс нэг зүйлийг ажиглах хэрэгтэй. Дээрлэлт гэдэг нэр томьёог маш ихээр хэрэгэлдэг болжээ. Яг энэ сурагчдын дунд болоод байгаа асуудлыг дээрлэлт гэдэг нэр томьёогоор бид нэр хэрэглэж, ярьж, ойлгодог, хэвшсэн ийм нөхцөл байдал бий болчихжээ. Нэгэнтээ нийгэмдэр хэрэглэн дээрлэлт гэдэг нэр томьёо ороод ирчихсэн, хэвшчихсэн тухайн асуудлаа дээрлэлт гэдэг нэр томьёог хэрэглэж ярьж, хэлж, заншиж байгаа бол хуулиндаа энэ нэр томьёог оруулж өгвөл яасан бэ? Өнөөдрийн энэ хүүхэд хамгаалалттай холбоотой байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой байгаа боловсролын холбоотой хуулиудад манай Монголын нэгж хууль дээрлэлт гэдэг нэр томьёо маань хуулийн нэр томьёо болж орж өгөөгүй байгаа. Би бол юу гэж ойлгож байгаа вэ гэхээр дээрлэлт гэдэг энэ зүйлийг хуулийн нэр томьёо болгож оруулж өгөх нь дээрлэлтээс хамгаалах, дээрлэлтээс урьдчилан сэргийлэх, дээрлэлтийг дасан зогсоох хамгийн чухал эхлэл болох болов уу гэж бодож байгаа юм аа. Тийм учраас дээрлэлтийн тухай бие даасан хуультай болдоггүй юм аа гэхэд бие даасан хуультай болох хэрэгцээ шаардлага хараахан үүсээгүй байна гэж үзвэл ядаж холбогдох аль нэгэн хууль, жишээ нь өнөөдөр яригдж байгаа энэ хуулинд дээрлэлт гэдэг нэр томьёолон оруулаад тэгээд тусгаалan заалт болгоод дээрлэлтээс хамгаалах, урьдчилан сэргийлэх гэдэг энэ агуулга тусгал яасан юм бэ гэсэн ийм саналтай байгаагаа илэрхийлмээр байна. Баярлалаа. За санал хэллээ. Нанцтай